За бүгдээрээ сайн байна уу? Бүгдд нь орой минь төргий. За би яг одоогийн байдлаар бол Гуанжо хотод Хятадын Гуанжо хотод ажиллаар явж байна. Тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ хамт бичлэгээр уулзах болсон доо. Нэг талаараа жоох юу, нөгөө талаар бол та бүдтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. За миний хувьд өнөөдрийн та бүхэнтэйгээ хуваалцах Secret Sauce. Энийг аль өнцгөөс илүү ярихыг хүссэн бэ гэхээр эрүүл мэндийн өнцгөөс ярихыг хүслээ. Тэгэхээр бид нар тогтмол эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж тогтмол эрүүл мэндэд анхаарч дасгал хөдөлгөөн хийх нь маш чухал байдаг. Гэхдээ бид нар заримдаа залхуу үрдэг шүү дээ, заримдаа дасгал хиймэргүй санагддаг, заримдаа ядарна, заримдаа завгүй байна, тийм ээ. Гэхдээ өнөөдөр би та бүхэнтэйгээ нэг secret sauce буюу яаж ядарч исэн, бас яаж завгүй байсан эрүүл мэндэд хангалттай хэрэгцээтэй тэр дасгалыг хийх аргыг зааж өгч байна. За тэгэхээр та яг одоо наашаа анхааралтай сонсож байгаарай. Гэж сонсож байгаарай заяа. За дасгалын тоо их бага нь хамаагүй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дасгалыг яаж хийх үү? Ямар мэдрэмж автлаа хийх үү гэдэг нь ерөөсөө маш чухал байдаг гэсэн үг. За би та бүхэнд хоёр төрлийн дасгал зааж өгье. Хоёр төрлийн дасгал. Эхний төрлийн дасгал нь болохоор өөх тос шатаадаг дасгал байгаа шүү заяа. Өөх тос шатаадаг. Энийг хэдэн удаа хийх вэ гэдг нь л чухал байдаг. Тэгэхээр хийж болох хамгийн бага хэмжээг хийх юм бол ерөөсөө миний булчинг бас өөх тосыг нэгэн хэвийн хэмжээнд барина л гэсэн үг. Миний эрүүл мэндийг хэвийн хэмжээнд барина л гэсэн үг. Миний булчингийн ажиллах чадварыг хэвийн хэмжээнд барина л гэсэн үг. Миний булчингийн ажиллах чадвар муудахгүй бас шин төвшөнд гарч хөгжихгүй гэсэн үг. Яг хэвийн барина л гэсэн үг. За энэ нь болохоор яад гэвэл 30-аар 3 гэдэг имийг л таад тогтоогоод авч. 30-аар 3. 30-аар 3 гэдэг маань 30 секундээр 3 удаа ажиллана л гэсэн үг. Энэ нэг дасгал. Нэг удаагийн дасгал гэсэн үг. За маш олон уулзалтууд дээр, ивентүүд дээр би энэ дасгалыг хүмүүсээр хийлгэж исэн. Хагас суултаасаа гүнзгий доошо сууж өгөөд зөөл буцаад дээшээ босно. Яг энэ дасгалыг л 30 секунд хийчихнэ. Энэ бол зөвхөн хөлийн дасгал шүү. Доод мөчтийн булчингуудын дасгал шүү. Энийг гар дээр сүнэлтэн дээр хийж болно, нурууны дасгал дээр хийж болно. Эсвэл дээшээ харж хөвтөж байгаад хэвлийн дасгал дээр хийж болно. Яг энэ зарчмаараа хийх нь л маш чухал байдаг. За тэгэхээр энэ дээр хамгийн гол анхаарах зүйл маань булчин дандаа чанга байх ёстой. Хагас суучихлаар булчин тодорхой хэмжээр чангарч байгаа. Энэ чангарлыг л хадгалаад 30 секунд барина л гэсэн үг. Тэгээд дээшээ доошо. Гэхдээ булчин заавал хөдөлж явах ёстой шүү. Энийг стата динамик дасгал гэж нэрлэдэг байгаа. За яг энэ дасгалыг нэг 30 орчим секунд хийхлээр нэг 10-15 секунд юм мэдрэгдэхгүй. Тэгэхээр нэг 10-аас 15 секундын дараа булчин өвдөлт өгнө. Энэ өвдөлтийг л бид нар 10-аас 15 секунд төвчих ёстой байна. За ингээд нэг 30 орчим секунд дасгал явангууд миний булчин 10-аас 15 секундын дараа өвдлөө. Бас нэг 10-аас 15 секунд энэ өвдөлтийг төвчлээ. За энийг дараагийн дасгал руу ортлоо би 30 секунд амарна. За одоо нэг 30 орчим секунд булчингаа сайхан суллаад миний амьсгааг бас бага зэрэг дээрдэж байгааг бас таад анзаарч байгаа бох те. Булчин чангарч байгаад сулрангууд яг тэр хэсгийн хүчил төрөгчийн хангамж нэмэгдэж байгаа хөө хэрэгцээ нэмэгдэж байгаа хөө. Тийм учраас миний уушиг идэвхтэй ажиллаад цуснд хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлж өгч байгаа юм шүү заяа. За бага зэргийн амьсгаалталт бол байж л байна. За дахиад хоёр дахьыг нь явлаа. Ингээ 30 орчим секунд явна. За энийг тэгтээ бид нар юу мэдрэх ёстой вэ гэхээр өвдөлт орж ирэхийг нь хүлээн. Цаг байхгүй бол яах вэ гэвэл өвдөлт орж ирэхийг нь хүлээн. Өвдөлт орж ирлээ дотроо 10 тоолно гэсэн үг. 1 2 3 4 гэх мэтчлэн ийм темптэйгээр 10 хүртэл тооллоо. Нөгөө өвдөлтөө нэг 10 орчим секунд, 10-аас 15 секунд төвчлээ. Сайхан гүнзгий амьсгаа аваад гаргаад за одоо ингэ булчингаас суллангууд миний амьсгаа дээрдэнэ. Одоо миний ярихад бага зэргийн юм амьсгааталт мэдрэгдэж байгаа шүү дээ, тэ. За ерөөсөө яг энэ мэдрэмжийг л 3 удаа авна гэсэн үг. Нэгсэндээ яг нэг дасгалыг 3 минут л хийнэ гэсэн үг. За энэ дасгалыг 3 минут хийлээ. Дахиад нэг 4-5 минут амарлаа. Булчингаас сулдагсан юу? Эсвэл гар дээр сүнэлтийн дасгалыг гар дээр сүнэлт рүү шилжүүлдэг ч юм уу те.
өөр дасгал хийгээд явна гэсэн үг. За 30-аар 3 явах нь 1 сет. 1 сет. Энийг хийж болох хамгийн минимум хэмжээнд буюу яг миний булчингийн чанарыг алдагдуулахгүй бас чанарыг дээшлүүлэхгүй яг хэвийн хэмжээнд барих хэмжээ нь 2-оос 3. Тэгэхээр өдөрт яг 30-аар 3-ыг 2-оос 3 сет явахад л булчингийн одоо яг энэ тэнцвэртэй байдлыг яг хадгалаад явна л гэсэн үг. Юусоо яаж завгүй байсан танд нэг 10 минутын хугацаа олдно өстэй. Эсвэл нэг 10-аас 15 минутын хугацаа олдно өстэй. Тийм ээ? Тэгэхээр нэг 10-аас 15 минутын хугацаанд яг булчингийн одоо энэ доод булчдын хөлийн булчингийн энэ чанарыг яг чанартаа авч явахын тулд 30-аар 3 удаа 3 минутын амралттай явна л гэсэн үг. За энийг ингээд өөр булчин руу оруулж болно. Өнөөдөр хөлн дээр хийсэн бол маргааш цээжин дээр буюу одоо гар дээр сунаалт дээр явж болно. Тэрний дараагийн өдөр нь хэвлээ нуруу хоёр хийдэг ч юм уу те. Өдөрт нэг булчин ажиллуулаа явахад л хангалттай гэсэн үг. За энэ ихний төрлийн дасгал. За хэрвээ энийг 3-4-өөс одоо энэ 1 сетийг 3-аас 4 буюу 3-аас за 5-ын хооронд 3-аас 5-ын хооронд хийх юм бол миний булчингийн одоо массыг нэмэгдүүлнэ. Тэ? Шинэ булчингийн одоо ширхгийг нэмэгдүүлэх ийм процесс явна. Гэхдээ энэ нь 7 хоногт 1 юм уу 2 удаа байхад л болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол таны булчин максимум ажиллах чадвартай максимум ажиллах чадвар хүртлээ ерөөсө 7 хоногт 1 юм уу 2 байхад л хангалттай гэсэн үг. За дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн хувьд бол 7 хоногт ганцхан удаа бүр ядарчлаа бэлтгэл хийж болно л гэсэн үг. Тэрнээс олон хийх юм бол бүр ядаргаанд орно л гэсэн үг. Окей? За тэгэд өөх тос шатаахыг хүсэх юм бол бүр олон болно гэсэн. 10 дотроо 6-аас 10-ын хооронд ч юм уу. Гэхдээ энэ өвдөлтийг өшөө илүү удаан төвчих ёстой гэсэн үг. Одоо өөрөөр хэлэх юм бол би саяны дасгал дээр нэг 10-аас 15 секунд өвдөлт төвчлээ шүү дээ. Энийг 20 секунд хүртэл өксөгнө л гэсэн үг. Ингэх юм бол миний өөх тос илүү идэвхтэй шатна. Тэр өвдөлтийг илүү удаан мэдэрч байна гэдэг маань төв мэдрэлийн систем рүү маш их дарамт өгөөд нөгөө өөх тос шатаахад оролцдог их хэмжээний гормонууд дээрэс нь булчинг одоо идэвхтэй ажилуулдаг тэгээ дээрэс нь бие организмыг идэвхтэй ажилуулдаг ийм гормонууд их хэмжээгээр бүр илүү их хэмжээгээр ялгарна л гэсэн үг. Гэхдээ булчингийн яг ажиллах чадвар одоо яг тамирчин хүний одоо зорилго гэх юм уу те урт хугацааны ийм булчингийн ажиллах чадварыг яг энэ дасгал нь өөх шатаах дасгал нь баг зэрэг муугар нөлөөлөд байдаг гэсэн үг. За тийм учраас зөвхөн жин хасгаж байгаа эсвэл зөвхөн өөх шатаах гэж байгаа үед л ингэж олон тоогоор хийгэрээ. Бусад үед бол тэгээ 7 хоногт 1 байхад л болно. Бусад үед бол маш цөөхөн баг багаар эсвэл минимумаар 2-оос 3 сет байхад л хангалттай шүү. Окей. За энэ ихнийх нь. За хоёр дахь нь саяны хөлн дээр бас давхар жишээ авчи. Бусад булчингууд мөн адилхан шүү. За гар дээр сунах юм бол яг адилхан хийн шүү. Хөвлийн дасгал хийх юм бол яг адилхан хийнэ л гэсэн үг. За би сууж босно. Энэ дасгал маань ойролцоогоор 30 секунд л үргэлжилнэ. 30 секунд, 30-аас 40 секунд л үргэлжилнэ. За би сууж бослоо жоохон хурдтай. Темп өндөртэй. Ингээд сууж бослоо. Сууж босохдоо би ямар мэдрэмж хүртлээр сууж босох вэ гэхээр миний суултын техник эвдрэх хүртэл би сууж босно. За ингээд нэг ойролцоогоор нэг 20-30 удаа суугаад эхлэнгүүт одоо миний амьсгал өндөрдөж эхэлж байгааз дээрдэж эхэлж байна. Тэгэхээр миний булчин маань хөвчл төрөгч их хэмжээгээр хэрэглээд эхэлж байна л гэсэн. Энэ хэрээрээ цусны эргэлт бас сайхан нэмэгдэж байна л гэсэн. Цусны эргэлтний хурд тийм ээ. За одоо ингээд явж байна. Миний амьсгаа дээрдэж байна. Одоо булчин маань яг нэг баг зэргийн ийм өвдөлт мэдэрч байна. Тэгээд нэг баг зэргийн цуцалт мэдрэгдэж байна. За эндээсээ техник эвдрэх хүртэл буюу одоо би ингээд нэмэлт ийм хөдөлгөөн орж ирэх юм бол энэ дасгалыг зогсооно. За одоо хүнд болж эхэлж байна. Миний темп удаашраад эхэлж байна. Энэ техник эвдрэх хүртэл би явчлаа гэсэн. Ингээд булчин ийм хэмжээнд хүртэл нь ажиллах хангалттай. Өдөрт 3 удаа ихэд л хангалттай. Миний булчингийн чадварыг одоо чанарыг муутгахгүй бас хөгжүүлэхгүй яг хэвэн барина л гэсэн үг. Хөгжүүлэхийг хүсвэл өдөрт 5-аас 6 удаа. Одоо ингээд миний амьсгаа аяг өндөр болчихж байгаа шүү дээ, тэ. Энэ амьсгааг бүр дартал нь амарна. 2-оос 3 минут амарна.
зарим тохиолдолд бүр 5 минут амарч болно. Ингээд нэг дасгалыг 5 минутын амралттайгаар 3 удаа хийхэд хангалттай өдөрт. Хэрвээ би булчингийнхаа массыг нэмэгдүүлэх, ажиллах чадвараа нэмэгдүүлэх гэжээвэл 3-аас дээш 10 хүртэл өксөж болно. Ингээд явах юм бол миний булчин хөгжнө. За, ингээ маш энгийн энэ хоёр ойлголтыг авчих. Өг шатай гэвэл статодинамик, булчингийн массыг нэмий гэвэл динамик дасгал. Саяны дасгал бол динамик дасгал шүү, окей. Тэгээд булчингаа хэвийн хэмжээнд барийг юужээвэл ерөөсөө 2-оос 3 сет. 2-оос 3 удаа. Саяны динамик дасгал дээр бол сет гэж байхгүй. Нэг оролтоор урт хугацааны амралттай 2-оос 3 байхад яг булчингийн тонусыг дэмжих буюу миний булчингийн чанарыг яг хэвийн байлгана. Хөгжүүлэхийг хүсвэл 4, 6, 7, 8, 10 хүртэл өксөж болно л гэсэн үг. За, миний secret sauce энэ байла. Та бүхэн маань эрүүл байгаарай, эрүүл мэндтэй үргэлж цаг гаргаж байгаарай.